Ээлж дээрээгараа эмзүүч, эмзүүн шинжлэх ухааны доктор, профессор Одон Туяагчтайгаа ингээд ярилцах гад ирсэн байна. За тэгээд миний урилгыг хүлээж авсан Одон агчтай маш их баярлалаа. За их баярлалаа. Сайн байцгаана уу? За тэгээд эмзүүч шинжлэх ухааны доктор 3 хүн байдаг. Тэрний нэг нь олсондоо би их маш их баяртай байна. За тэгээ эмзүүч мэрэгжил бол маш сайхан мэрэгжил, олон чиглэлээр ажиллаж болдог. Ингээд ер нь яриагаа яагаад эмзүүч болсон насаа эхэлдэг юм уу л гэж бодож байна л да. За тэгээд өгшөө. Тий яг одоо яагаад эмзүүч болсноос хойш яриагаад уул нөгөө би асуух гэсэн чи та шууд ингээд болчихсон. Тэгээд ер нь яагаад эмзүүч боллоо гэж. Тэгэхээр юу яасан л да. Ер нь бол тэр аль дээр үед 1978 онд би одоо их сургуульд элсэх шалгалт өгчээсэн. За тэр үед чинь бол юу яаж исэн. Яг ангаахад орох хүүхдүүд нь 1978 оноос яг ангаахад орох хүүхдүүд нь тэндээ бол шалгалт өгчээсэн. Тэгээд тэрийг би бас сайн мэдэхгүй. Ер нь бол физик, хим, биологи, физик, хим, орос хэлний шалгалт өгөөд тэгээд биологи одоо хөдөө аж ахуй, хим, ангаахын чиглэлээр одоо сурах хүүхдүүд орно гэж бодож исэн. Тийм бас юу чиглэл байсан. Тэгээд яг одоо шалгалт өгсөн чинь зөвхөн ангаахад эмч, хүүхдийн эмч, шүдний эрүүл нүүр, шүдний эмч, тэгээд эмзүүч, нийгмийн эрүүл мэндийн эмч гэсэн ийм чиглэлээр орох хүүхдүүд бол тэр жил одоо шалгалт өгсөн. Тэгээд би одоо нэгд орж исэн 78 он. Тэгээд нэгд ороод мэдээч тэр үеийн хүүхдүүд бүгд л гадагшаа сургуульд явах сонирхолтой байсан. За тэгээд тэрэн дотроос 6 хувиар гадаадын хувиар нэг эмзүүч, нэг шүдний эмч, 2 эмч, 2 хүүхдийн эмч гэсэн ийм хувиарууд байсан. Тэгээд тэрэн дотроос одоо манай эцэг их бас нөлөөлсөн л дөө. Ер нь бол аав хөдөө аж ахуйн дээд сургуулийн багш, бас судалгаа шинжилгээгээр нэлээд ажилласан хүн байсан. Тийм болохоор бас эмзүүчин зүгээр юм уу гэж тэгж хэлж ирсэн. Бас тэр жил эмч болохоор бас нэг жоохон зарим эмч нар нэг асуудалд орсон тийм юмнууд байсан. Тэгээд ээж нөгөө эмч бас жоохон зовлонтой доо нэг тиймэрхүү гэж хэлж ирсэн. Тэгээд л яг уу эмзүүчээ анги аваад л би эмзүү авсан чинь миний дараачийн хүүхдүүд бөөн баяр болоод тэгэл 2 нь эмчилгээ, 2 нь хүүхдийн эмч, тэгээд нэг нь одоо шүдний эмчээ анги авчихсан. Тэгээд нэг шүдний эмч маань бол оюун багш байна. Бид нар бол цог конкурст жисэн, кубд сурсан, одоо мундаг одоо perfect гэдэг эмнэлгийг байгуулсан ийм одоо хүн байна. За тэгээ би болохоор эмзүүгээ бол ерөөсөө сайн төсөөлөл байхгүй. За ер нь бол эм хийдгэл хүн, эм зохион бүтээдгэл хүн болох юм байна да гэж бодож исэн. Тэгэл одоо эрхүүд хуваарлагдаад тэгээд зүйл талбайт улсад эрхүүгийн ангаахын дээд сургууль хуваарлагдаад очиж сурсан. Тэгээд тэнд 5 жил сурсан. Тэгээд 5 жил сураад яг төгсөхдөө ер нь 3 дугаар курсээс би чинь ер нь аптект ажиллах хүн юм байна штэ гэдэг тийм ойлголт авсан. Тэр үеийн бас аптек эмийн сангийн систем бол өөр байсан. Тэгээд би өөрөө нөгөө хиймдээ дуртай байсан учраас ер нь бол аптект ажилласан ч одоо эмийн шинжилгээнд дээр ажиллах юм байна гэдэг тийм бодолтой байсан. Тэгэхээр тэр үед чинь нөгөө эмийн сангууд дотоодын эм хийдэг, усан эм, тосон эм, тэгээд одоо нунтаг, тэгээд тэрэн дээр шинжилгээ хийдэг тийм юу байсан. Тийм учраас би бол тэр чиглэлээр ажиллах юм байна да гэж бодож ирсэн. За тэгээд яг хуу эрхүүгийн ангаахын дээдийн улаан дипломтой төгссөн учраас тэгээд тэр үед чинь эрүүл мэндийн яамнаас бид нарыг хуваарлсан. Хуваарлахдаа намайг одоо тэгэхэд эрүүл мэндийн яамд ихтэй сургууль хариуцсан мэрэгчлэлт нь болохоор лавга активч байсан. Тэгээд лавга активч намайг ангаахын дээд сургуулийн химийн тэнхимд хуваарлаад тэгээд тэндээс одоо ажлынхаа гараа эхлэв. Тэгээд би 8 жил яг одоо жинхэнэ багшаар аналитик хим, эмзүү ангид аналитик хим, эмчилгээний болон бусад ангиудад бол ерөнхий хим орох тийм чиглэлээр бол 8 жил ажилласан. Миний ангаахын дээд сургуульд ажилласан он жилүүд хамгийн сайхан, хамгийн одоо дурсгалтай тийм байдаг. Яг хөө тэгэл яг юу ажил
8 сарын 3-нд 7 сарын 18-нд хуваарлагдаж очоод тэгэл залуу багш нар чинь шинэ эрэлсэгчтэйгээр радио телевизээр дуудаал тэгэл 8 сарын 3-нд бид нэр орхон туул орхны сангийн аж ахуйд явцгааж бүтэн 2 сар хагас бол бид нэр ургац сураалтан дээр ажиллаж ирсэн. Тэр бол надад маш их үр ашигтай дурсгалтай юу гэдэг. Тэгэхээр яг шууд төгсж ирээд ямар ч одоо нөгөө оюутан удирдах дадлага хийгээгүй хүн багшлан гэдэг бол бас жоохон бэрхшээлтэй. Тэгэхэд би 2 сар хагас яг оюутнуудтай ажиллаад нөгөө сангийн аж ахуйн ажлыг ургац сураалтынхаа ажлыг үр дүнтэй хийх гэж зохион байгуулад ингээд ажилласан нь бол ирээд одоо лекц унших, дадлага удирдахын төрт бол маш дөхөмтэй байсан. Тэгээ тэр жил чинь орхон туулын сангийн аж ахуй улсад ургац сураалтаараа 3-т орж ирсэн. Тэгэхээр тэр ажлыг гол нугалсан улсууд бол манай ангаахын дэдийн оюутнууд байсан л. Тэгээд ер нь бол тэгээд багш болоод маш олон чиглэлийн ажлууд хийжсэн. Цаг чигтээ. Тэгээд дараа нь 3 жил болоод ер нь бол багш нарыг ихтэй сургуулийн багш бол доктор болох ёстой л гэдэг тийм юутай байсан. Тэгээ би болохоор нөгөө химтэй дуртай тэгээд эмийн шинжилгээ ер нь химийн бодисын шинжилгээний чиглэлээр докторт сурах тийм бодолтой байсан. Тэгээд тэр үед чинь бас яг докторт дэлсгэд нэлээд төвөгтэй тэгээд тусгай сэдв зарлагддаг. Тэр сэдвээр бол хүмүүс шалгалт өгч ордог. Тэр нь одоо ихтэй сургуульд хэлсэж байгаагаас илүү одоо өрсөлдөөнтэй. Ягаад тэгэхээр гадаад дотоодын ихцээд сургуулийг дандаа онц сайн төгссөн улсууд доктор болно гэдэг ийм одоо шалгалт өгчээсэн учраас тэр бол нэлээд өрсөлдөөнтэй юу байсан, хэцүү байсан. Тэгээд сайн одоо сэдв зарлаг гарч өгөхгүй байж байгаа. Тэгээд 90 онд харин химийн хүрээлэнгээ одоо миний удирдагч багш байсан хүн бол эмийн ургамлын химийн судалгаа гэсэн ийм одоо чиглэлээр тэгтээ тэрэн дээр бол дэгдний овгийн химийн судалгаа гэдэг ийм чиглэлээр зар өгсөн байсан. Тэрэн дээр би болон бас 2-3 хүн бол шалгалт өгөөд тэгээ би бол тэрэн дээр нь тэнцсэн. Тэгээд 91 оноос би бол эмийн ургамлын химийн судалгааны чиглэл рүү бол орж ажиллаж. Таны докторийн тэгвэл багшаа сэдв бол дэгдний одоо битохимийн судалгаа юу гэсэн. Тэгэхээр би нөгөө угаасаа химиэр ажиллах дуртай байсан. Тэгээд нөгөө судалгааны объект маань болохоор бол эмийн ургамал болсон. Тэгээд удирдагч багшийнхаа удирдлагаар тэгээд химийн хүрээлэн дээр дэгдний овгийн тэр эвэр цэртэг гэж ургамал байдаг. Эвэр цэртэг ургамлын химийн судалгаагаар дид докторийн олол 1996 онд хамгаалж ирсэн. Тэгээд тэрэндээ хүрээлэндээ үргэлжлүүлж ажиллахдаа тэр дэгдний овгийн зарим ургамлын одоо химийн судалгаагаар үргэлжлүүлж ажилласан. Дээр нь бол өөр одоо ургамлуудыг дараа ажилласан. За тэгэд химийн хүрээлэнд ажиллаж байгаа хугацаанд бол бас яг нийлбэр дүнгээрээ 4 жил би гадаадд ажилласан байдаг. Тэр бол одоо айгүй чухал өр нөлөө үзүүлсэн. Ер нь бол доктор болно гэдэг бол зүгээр л 3 жил 4 жил одоо нэг тодорхой сэдвээр ажил хийгээд тэрийг хамгаалаад дуусчих явдал бол ер нь тэгээд доктор гэдэг бол тэрүүгээр дуусах ёсгүй юм байна лээ. Би тэгээд тэр постдок хийж байгаа буюу гадаадд нийлбэр дүнгээрээ 4 жил ажиллаж байгаа хугацаанд одоо тэр нөгөө судалгааныхаа ажлыг улам одоо гүнзгийрүүл шинэ багаж тоног төхөөрөмж дээр ажиллаж судалгааны чиглэлээ одоо тодорхойлж зөвхөн хим биш өөр бас чиглэл рүү орох ёстой юм байна гэдгийг ойлгож тэгжээж л жинхэнэ доктор болт юм байна лээ. Тэгвэл тэгж ойлгосон. Тэгэхгүй тэгээд дид доктороо хийгээд тэгэл одоо өөр юм хийгээ явцсан бол тэгээд нэг хавцтай л хүн болох байжтэй гэж би боддгийг. Тэгээд яг хөө би дараа нь 2021 онд би шинжлэх ухааны доктор хамгаалсан. За тэрэндээ бол 10-аад одоо зүйл ургамлын химийн бүрэлдэхүүний судалгаа, за дээрэс нь бол биологийн идэвхүйн судалгаа
тэг стандартчлал оруулаад ийм одоо байдлаар бол шинжлэх ухааны докторийн хамгаалсан. За тэгээд ер нь бол нийлбэр дүнгээр энэ хугацаанд би 2 хүний докторийн ажил, 14 хүний магистрийн ажил, 20 хүний бакалаврын ажил удирдсан байдаг. Тэгэхээр тэрэн дээр 2 хүнийхээ докторийн ажлыг оруулаад өөрийнхөө докторийн ажлыг оруулахаар би 30 гаруй шинэ бодисыг бол Монголын одоо ургамлын аймагаас ялгаж илрүүлж бүтц байгууламжийг тогтоож, за энэ нь болохоор манай одоо зөвхөн миний биш, ер нь ургамлын хиймээр ажиллаж байгаа Монгол судлаачдын дэлхийн шинжлэх ухаанд оруулсан гол одоо хувь нэмэр гэж тооцогддог. Тэгээ одоо энэ чинь 30 гаруй бодис цоо шинээр одоо нээсэн гэсэн үг шүү дээ, тийм ээ? Байгальд байгаа 30 гаруй бодисыг бол шинээр тодорхойлсон. Манай ер нь ургамлын хиймчд, химийн хүрээлэнгийн ургамлын хиймчд бол маш олон одоо шинэ бодисуудыг нээж илрүүлсэн ийм 200 гаруй бодис үүдэг. Тэгэхээр ер нь бол Монгол оронд чинь 3000 гаруй дээд ургамал байдаг. За тэрний 1100 орчим нь буюу 30% нь бол эмийн ургамал байгаа. За тэр эмийн ургамлын 10 гаруй хувийн химийн судалгаа, зарим биологийн идэвхүйн судалгаа, зарим фармакологийн идэвхүйн судалгаа л хийгдсэн байдаг. Тэгээ энэ нь болохоор бас дэлхийн яг энэ чиглэлийн судалгаатай бол бас дүүцэж байгаа. Ер нь дэлхийн хэмжээнд ч гэсэн одоо яг эмийн ургамал, дээд ургамлыг 300 мянгаас 500 мянга гэж хэлээд байгаа. Тэгэхээр яг тогтсон тоо бас байхгүй байгаа. Яа тэгэхээр энэ нөгөө дэлхий болоод ирэхээр энэ экологийн янз бүрийн одоо нөхцөлтэй газрууд байдаг. Тэр тропик, субтропикийн бүсийн одоо дулаан бүсийн ургамлуудыг бол бүгдийг наривчл тодорхойлж амжаагүй гэдэг юм байна. Тийм учраас тэр 300 мянгаас 500 мянга гэж хэлээд. Тэгээд тэрний бол 15 орчим хувийн фармакологийн идэвхүйн судалгаа, 10-аад орчим хувийн л одоо химийн судалгаа хийгцээ гэж бүр тийм байт юм байна. Тэгэхээр манайх бол бас л яг л тэгж дүүцэж байгаа юм байна лээ. Тийм байна. Тэгэхээр 120-аад зүйл ургамлын химийн судалгаа, фармакологи, тэгээ биологийн идэвхүйн судалгаа бол Монгол оронд хийгдсэн байдаг. Тийм байна. Тэгэхээр бид нар бол яг энэ ургамлаа бас сонгож судлахдаа дандаа бас нөгөө уламжлалт анагаах ухаанд яаж хэрэгжилж ирсэн. Манай одоо малчин ард түмэн энэ ургамлыг хөдөө орон нутагт амьдарч байгаа болон энэ ард түмэн яаж хэрэгжилж ирсэн. Олон зуун жилийн турш тийм. Тэгээд малчид маань бол малаа дагаж явахдаа ямар одоо өвсийг, ямар ургамлыг богмал илүү сайн чинь идэхгүй байна. Бодмал одоо яаж ямар ургамлыг идэж байна тэрийг бол байнга ажиглаж судалж явдаг ийм улсууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас ургамлын дээж түүж бэлтгэхдээ бол малчтайгаа хөдөөний ард түмэнтэйгээ ярилцаж уулзаж тэгээд мэдээж шинжлэх ухааны ном зохиол эрдэмтдтэйгээс чиг баримжаа авчвал тэгж одоо дээж ургамлаа бол сонгож ажилтдаг. Ер нь бол юу байсан бэ лээ шүү дээ. Одоо манай энэ химийн хүрээлэнгийн ургамлын физиологийн идэвхтэй байдлын тасаг гэж анх 73 онд байгуулагдчихсэн. Дараа нь намайг ажиллаж байхад бол байгалийн нэгдлийн химийн судалгааны лаборатори гэж байсан. Тэгэхэд тэр анх физиологийн идэвхтэй ургамлын физиологийн идэвхтэй байдлын судалгааны лаборатори гэж байхад тэр бол бүр одоо тийм маарам тийм нөгөө юу ардын уламжлалт эмчилгээний лам тэр ургамал ямар одоо эмийн түүхийн эдийг эм болгодог энэ улсуудаас зөвлөгөө авч тэд нартай бол хамтарч ажиллаж ээж дээж ургамлаа сонгож исэн ийм юм байна лээ. Тийм байна. Тэгээд энэ чинь багшаа нэг талдаа одоо нөгөө байгаль дэлхийг хайрлаж хамгаалах, нөгөө ургамлын нөөц бонд одоо фонд нөөц одоо хойч үедээ үлдээх хэрэгсэл бас байгаль дэлхийг хамгаалахтай шууд холбоотой шүү дээ, тийм ээ багшаа? Тийм юм байгаа. Ер нь бол байгаль дэлхийг хамгаалах тэгээд шинэ одоо эм бүтээхэд бол энэ байгалийн гаралтай байгалийн их сурвалж гэдэг бол маш чухал байна. Тэгэхээр манай орны
хувьд болохоор бол манай орончин бол маш одоо дэлхийн газар зүйн их өвөрмөц онцлог бүсэд байдаг юм байна шүү дээ. Одоо ингээд яг юм үзээд судлаад ахаар газар зөөч үзэх хэрэгтэй, түүх нийгэмч үзэх хэрэгтэй, археологч үзэх хэрэгтэй. За тэгээ нөгөө байгалийн шинжилгээ ухааны олон шинжилгээ ухааныг ч одоо наривчилж үзэх шаардлага гардыг байна л. Тэгэхээр энэ манай орончин бол өндөрлөг газар байна. Жилийн 4 улиралтай эрсдэл суур амьсгалтай гэж байгаа шүү. Хамгийн гол нь тий. Тэгэл өвөлдөө бол хасах 40 үрдэг. За зарим газар хасах 50 үрдэг гэж 100-аа нэмэх 30 5 6 хүрдэг. За тэгээд яг одоо эрс ялгаатай 4 улиралтай нөгөө ургамал амьтны зөгцсөн амьдрах нь бол яг энэ бол жилийн 4 улирлаас шалтгаалаад өөр байдаг. Тэгэхээр манай ургамлын идэвхтэй амьдрах хугацаа бол 4 сарын одоо газар гисгээс ахуулаад 11 сар хүртэл буюу одоо газар хөлдөх хүртэл хамгийн идэвхтэй амьдралтай. Тэгэхээр энэ богинохон одоо 6-7 сарын хугацаанд тэр ургамалт чинь нөгөө бодисын солилцоо явагдаад идэвхтэй бодис үүсээд тэгээд тэр идэвхтэй үйлдэлтэй бодисууд маань одоо олон талын одоо эмчилгээний болон хоолд шимт хичээлийн бодис үйлчилгээ үзүүлнэ гэдэг бол энэ дээр бол их сонирхолтой болж таарч байгаа. Тэгэхээр манай яг ургамлын химийн эрдэмтдийн төрийн сойрхол авсан бүтээлд бол тийм дүгнэлт хийсэн шүү дээ. Манад орогдог одоо энэ ургамлын бодисууд нь бол их илүү эсэлцэн төлөвт байдаг юм байна. Тэгэхээр эсэлцэн төлөвт байгаа учраас бол энэ биологийн идэвх үзүүлэх ийм одоо чанар бол сайтай байна гэсэн ийм дүгнэлт хийсэн. Тэгээ ер нь бол яг одоо тэр ургамлын судалгаа хийгээд явж байхад бол зөвхөн одоо тэр ургамлын тухайн түүхийн эдийг идэвхтэй ургаж явах үед нь түүж бэлтгээд байгаа. Тэгэхээр биднэрт бол бас динамик судалгаа гэж юм бол хийх хэрэгтэй байна. Тэгэхээр динамик судалгаа гэдэг маань одоо 5 яг одоо тэр үндэсч байдаг юм уу, газрын дээд хэсэгч байдаг юм, цэцэгч байдаг юм, навч гэхэд чинь яг ургаж эхэлж явах үедээ ямар байна. Дахиад сарын дараа ямар байна. Эд цэцгэлтийн үед ямар байна. Хагдарч унжаах үед ямар байна гэдгийг яг судалгаа хийж нөгөө идэвхтэй бодис чинь хизээ үүсэж чинь яаж хувирч өөрчлөгдөж чинь тийм юм бол хийх зайлшгүй шаардлагатай болж таарч байгаа. Тийм бай. Тэгээд яг уу бидний гол зорилго бол шинэ юм бүтээгдэхүүн бүтээх ийм одоо зорилготой. Тэгэхээр тэр шинэ юм бүтээгдэхүүн бүтээхэд бол ганцхан шинжилгээ ухааны, ганцхан химийн шинжилгээ ухаанаар юм бүтэхгүй. Тэнд бол байгалийн одоо тэр ангаах ухааны бусад шинжилгээ ухаан бол зайлшгүй хавсарч ээж энэ бол бүтээгдэхүүн бол. Тэрэнд бол ойлгомжтой тэр эм судлал байна, тий? Биологи, био ангаах ухаан байна, тий? Тэгээд одоо хор судлал байна, одоо хим байна. За тэгээд одоо цаашд энэ хүний бие махбодтод ороод яаж өөрчлөгдөж байна? Фармакодинамик, фармакокинетик энэ төр гэдэг ийм одоо салбарууд багцаараа ажиллаж ижил одоо шинэ юм бүтээх бий болно тийм ээ. Гарч ирдэг ийм юутай. За одоо тэгээд багшаа нөгөө шинэ юм бүтээх гээд ингээд яхаар таахаа бол одоо имзүүч мэрэгжлийг эзэмшээд яг энэ судалгаа шинжилгээ буюу шинэ юм бүтээх энэ шинэ бодис нэг чиглэлээр ингээд явчлаа тийм ээ. Ер нь тэгээд оёлаа энэ имзүүч мэрэгжлийнхээ одоо бас гоё сайхныг бас яриад ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг үлээ. Энийг бас багшаа та ярил. Тэгэхээр би тэр анх нөгөө имзүүч гэж авч байхдаа бас одоо нөгөө эм бүтээгдэл юм гэж бодож ирснаас биш. Одоо тэр бусад нийтийн эмийн санд ажиллах, эмнэлгийн эмийн санд ажиллах энэ тэр тийм ойлголт юу ч байхгүй л. Тэгээ одоо ингээд хараад байсан чи ер нь манай эмзүүч мэрэгжил маш өргөн хүрээний маш сонирхолтой. Тэгээд олон нийтийг ард түмэнд бол сайн сайхныг бүтээх ийм одоо сайхан мэрэгжил юм байна л да. Тэгээд би ч одоо яг эмч болох боломжтой байлаа шүү дээ. Гэхдээ эмзүүг сонгосныгоо би одоо ирж бол маш зөв юм сонгосон юм байна гэдгийг ойлгож авч байгаа юм. Тийм. Тэгэхээр тэр эмч бол бас дан онц сурснаар эмч болохгүй.
тэр нөгөө амьд хүнтэй харьцаж байна. Амьтантай харьцаж байгаа учраас тэр амьд хүн амьд организмын одоо тэр ойлгох ёстой. Өөрөө тэр нь хүнтэйгээ тэр одоо амьд хүнтэйгээ бол яг харьцаж ойлгож ээж итгэх ийм ангаах ийм юу болж таарч байгаа. А эмзүүч болохоор бол бас одоо тэр эмчтэйгээ одоо яг нэгт ажиллах ёстой. Тэгэхээр тэр эмзүүч болохоор бол бас эмч бол дан онц сурснаар бол эмч болохгүй юм билээ л. Тэгэхээр тэр сэтгэл зүйн маш сайн мундаг бэлтгэлтэй байжээж эмч байх. А эмзүүч бол бас одоо онц сурна, тэр одоо өвчтнийг ойлгох. Тэр дээр бол бас их одоо сүүлийн үед эмзүүч нарын чиглэл бол тийм болоод. Тий, одоо манай эмийн чиглэлийн юунууч багш одоо бол маш их өргөн чиглэлд эмзүүч хүн бол одоо ажиллаж штэ. Судалгаа, шинжилгээ, шинэ эм бүтээх, маркетинг, клиник, эм судал, фармаколог. За тэгэл энэ зах зээл одоо өөр юу илээгээд ингээд бүр зөндөө явчих чинь тийм багш. Тий. Тэгэхээр одоо бол бас ингээ хараад их сонирхолтой болж байна л да эмзүүч маань. Эмзүүч бол эмнэлгийн эмзүүч, эмнэл зүүн эмзүүч энтергээд шинэ чиглэлүүд гарч ирж байгаа. Энэ бол маш сонирхолтой. Одоо бид нар бол яг хөө нийтийн эмзүүгээд одоо энэ эмийн санд голчлоо ажиллах, эмийн үйлдвэрт ажиллах тийм чиглэлээр бол сурч төгссөн байна. Одоо болохоор бол яг эмнэлгийн эмзүүч, эмнэл зүүн эмзүүч энтергээд яг өвчтөнтэйгээ харьцдаг ийм чиглэл рүү орж байна. Тэгэхээр энэ манай эмзүүч бол маш сонирхолтой өргөн үрийг хамрах болж байна. Тэр чиглэлийн одоо хичээлүүд их нэмэгдэжээ. Миний үзээгүй хичээлүүд одоо орчин үед бол эмзүү ангийнхан их үзэж байна. Энэ аюул сонирхолтой болж таарч байгаа. Тийм байна. Тэгэхээр тэр эмчтэй адилхан одоо зинданд эмзүүч нар маань бол ажиллах болж таарч байна. Тэгэхээр тийм учраас бол би тэр орчин үеийн эмнэлгийн эмзүүч, эмнэл зүүн эмзүүч нарыг бол маш сонирхолтой гоё мэрэгчл болжээ гэж бол ойлгож байна л та. Ургамлын битохим тэр тусмаа одоо шинэ юм зохион бүтээх чиглэлээр ингээд олон жил ажиллалаа тийм ээ. Тэгээ ер нь одоо шинэ юм зохион бүтээх энэ ажиллагаа процесс чи ер нь ямар хуу одоо нүүр их хөдөлмөр ордог үйлээ. Энэ тухай бас хоёлаа нэг зогссон яриул тийм ээ гэж. За тийм. Тэгэхээр яг манай энэ ургамлын химийн тасаг гэдэг одоо 1973 онд бол анх байгуулагдсан. Тэгээд тэр 73 онд байгуулахад тухайн одоо химийн хүрээлэнгийн захирал байсан Балтангой гэж хүн бол энэ ургамлын химийн тасгийг бол анх байгуулжсэн. Тэгэхэд яг тэр ургамлын физиологийн идэвхт нэгдлийн тасаг гэж байсан. Тэгээд тэрний анхны эрхлэгч нь бол манай Жамин Сангой гэж хүн байлаа. Тэгээд Жамин Сангой болохоор Москвагийн их сургуулийн ургамлын чиглэлээр бол төгссөн ийм хүн байсан. Тэгээд ургамлын химийн бодисын тасгийг бол байгуулж ирсэн. За тэрэнд одоо манай активч Батсүрангуй ажиллаж байлаа. Сэлэнгээ доктор ажиллаж байлаа. За тэгээд энэ улсууд бол анхны одоо суурийг тавьж ажилласан. За тэгээд ургамлаас энэ бүтээхэд бол нэлээ их одоо ажиллагаатай. За тэнд бол бодисуудыг ялгах бүтэц байгууламжийг тогтоохоос гадна энд бол тэр биологийн идэвх, тэгээд физиологийн идэвх, за тэгэл одоо эмийн хэлбэрч шилжүүлэх, тэрийг юу яах, клиник туршилт хийх, амьтан дээр турших, клиник туршилт хийх гэдэг урт удаан хугацааг бол зарцуулж иж нэг юм бол гарч ирдэг. За ер нь дэлхийн одоо тэр шинжлэх ухааны судалгаагаар бол ер нь нэг цэвэр бодисыг юм болгоход 10,000 одоо цэвэр бодисыг шалгаруулсаар ээж 5 нь одоо яг одоо им болох юм юунд бол хурц ирдэг. Тэгээд тэр 5-аас бол нэг нь им болж ирдэг гэсэн ийм одоо юу байдаг л та үр дүн байж байгаа. Тэгэхээр энэ болохоор олон жилийн хугацаа, олон чиглэлийн судлаачдын олон жилийн хугацаа зарцуулдаг.
Тэгэхээр нэг 10-аас одоо 12-3 жил бол зарцуулагчиж нэг юм болж гарч ирдэг гэдэг ийм юу байдаг. Одоо багшаа түрүү хоёулаа нөгөө та бол одоо 30 гаруй бодисыг ингээд шинээр нээж энэ Монголын шинжлэх ухаан, дэлхийн шинжлэх ухаанд ингээд одоо хувь нэмрээ оруулсан. Одоо түрүү хоёулаа ярьж байхад та нөгөө сэтгэл гутралыг эмчлэх эмийн энэ бодисууд маань нэлээд эрчимтэй судлагдж байгаа гэд ярьсан шүү дээ багшаа тийм ээ. Тэгэхээр энийгээ жоохон дэлгэрүүлээд ярил. Одоо нөгөө сэтгэл гутралыг эмчлэх чиглэлийн бодисууд ялгсан байгаа шүү дээ багшаа тийм ээ. Яг хөө юу л да сэтгэл гутралч гэж бас хэлж болохгүй л дээ. Нөгөө тайвшруулах үйлдэлтэй тий. Тайвшруулах үйлдэлтэй. Тэгэхээр яг хөө юун дээр манад бол 2 зүйлийн цэн бол нэлээ их ургадаг. Тэгэхээр цэний зүйл ургамлаа тэр монотерпеник гликосидууд гэдэг энэ бодисууд нь болохоор бол тийм тайвшруулах ийм одоо үйлдэл үзүүлдэг ийм бодисууд байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар бол ганцхан одоо бодис ялгаж бүтэц байгууламж тогтоохоос гадна бол зайлшгүй энэ олон чиглэлийн судлаачтай хамтран ажиллаж ижил ийм болж гарч ирдэг. Тэгэхээр тэрэн дээр болохоор бол энэ дээр бол олон чиглэлийн тийм мэрэгчлийн олон чиглэлээр мэрэгсэн тийм улсуудтай хамтрахын баг болж ажиллана. Тийм учраас л одоо нэг юм гарахад маш их хугацаа зарцуулагддаг. Тэрийг дагаад хөрөнгө тэрбум гаруй доллар зарцуулагчиж нэг юм гарч ирдэг гэж ярьдаг. Тэгээд тэрэн дээр болохоор олон чиглэлийн судлаачтай ажиллана. Тэгэхээр тэнд бол эмчч байна, эмч дотроо одоо фармакологчд байна, тий? Хиймч байна, ургамлын хиймч гэдэг одоо ер нь маш олон чиглэлийн гарч ирдэг. Тэгэхээр сая одоо ингээл ковидын үед гэхэд чинь одоо тэр харж байхад бол одоо тэр ковидын эмчилгээнд гээд бодисуудыг ийм энтер бол гаргаж ирчихсэн. Тэгэхээр тэр бол угаасаа тэр судлагдаад бас тодорхой хэмжээгээр судлагдаад тэгээ хадгалагдаад за энэ бол тиймэрхүү үйлдэлтэй юм байна, ийм үйлчлэгээтэй юм байна гэд тогтоогдсон юмнуудыг бол сэргээж одоо гаргаж ирж судалж гаргаж. Тэрнээс биш одоо нэг юм барьж аваад ковид гарлаа, ийм өвчин гарлаа. Одоо энүүнийг шууд юу яана гэдэг тийм бол байхгүй. Ийм болгоно, бүтээгдэхүүн болгоно гэдэг тийм ойлголт байхгүй. Тэгэхээр би тэрийг харж байхад бол энэ ингээд тодорхой хэмжээгээр судлагдаад, хадгалагдаад за одоо ийм үед бол бас эмийн хэлбэрч хилжүүлэх, эмчилгээнд хэрэглэх ийм боломжийг бол гаргаж ирэх юм байна гэдэг тийм юу байдгийн байна даа л гэж би бодож ирсэн. Тийм бол агшаа маш их сайхан яриа боллоо. Таны гоё шин бодис энэ эрдэм судалгааны ажлын сайхан энэ юмнуудыг хоёлаа ингээд ярьлаа. Тэгээд миний өнөөдрийн урилгыг хүлээж авсан багштай маш их баярлалаа. За тэгээд таны цаашдын эрдэм судлалын ажилд маш их амжилт бүтээлийг одоо өрөөё агшаа. За их баярлалаа энэ нэвтрүүлэгт оруулж ярилцлага авч байгаа. Тэгээд ер нь бол манай эмзүүч гэдэг бол маш сайхан мэрэгжил. Тэгээд хүний эрүүлийг хамгаалах, эрүүл мэндийн төлөө сайн сайхныг бүтээх юм одоо сайхан мэрэгжил байгаа. Тэгээд сонирхолтой, маш сонирхолтой шинэ юм бүтээх, түүнийг одоо түгээн дэлгэрүүлэх. Тэгээд хүн амыг одоо эрүүл мэндээр хангахад бол манай энэ эмзүү мэрэгжил бол маш одоо их сайхан мэрэгжил. Тэгээ улам одоо өргөчн тэлж байна. Одоо миний үед эмзүүч болж исэн энэ үеэс бол шал өөр болоод тэгээд одоо энэ шинжлэх ухааны тал руугаа энэ одоо ер нь бол хүний эрүүл мэнд эмчилгээний тал руугаа тэр бол бүр илүү нарийсж орж байна л да. Тэгэхээр тэнд бол одоо ингэ бодоод байхад бол ер нь бол энэ зөвхөн одоо нэг аптект ажиллах, эмийн үйлдвэрт ажиллах тийм чиглэл юм биш. Бас одоо яг хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх эмийг зохион бүтээх тэр одоо физиологийн үйлдэл механизмыг судлах энэ чиглэлд бол манай эмзүүч нар бол эмзүүч мэрэгчлэл бол маш сонирхолтой гоё ийм одоо мэрэгчлэл болж таарч байна л та. Тэгэхээр энэ одоо мэрэгчлийг эзэмшээ тэгээд энэ чиглэлээр юм шинэ бүтээгдэхүүн
бүтээл гаргах нь бол манай эмзүүчтэн бас нэг олон зорилгын нэг л юм да гэж бодож байна. Тийм сонирхолтой нэвтрүүлэгт орж оруулсан их баярлалаа. За тань ч гэсэн бас дахин баярлалаа агшаа. За тэгээд ажилд нь амьдралд нь эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье агшаа. За баярлалаа. За